За өнөөдөр бид хөрөнгө оруулалтын хамгийн чухал ойлголтуудын нэг болох цаг хугацааны хүчийг харуулсан энгийн хэрнэг үнцгийн нэгэн утгатай нэгэн түүхийг ярилцах болно. За энэ бол хоёр найзын түүх. За тэднийг Болд болон Бата гэдэг. За хоёулаа тэтгэвртэй санаа зовхгүй элбэг хангалттай амьдрахыг мөрөдөө. Гэхдээ тэдний сонгосон зам өөр өөр байсан. За эхлээд Болдтой танилцъя. Тэр бол эрт эхлэгч. Болд 25 наснда ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тэр тийм ч их мөнгө хийгээгүй. Ердөө 10 жилийн турш жил бүр 1 сая төгрөг хуримтлуулж байсан. За хамгийн сонирхолтой нь 35 нас хүрээ тэрээр мөнгө нэмж хийхээ бүр мөсөн болсон байдаг. За тэр цаашид нэг ч төгрөг нэмэлгүйгээр зүгээр оруулсан мөнгөө өсгөхийг нь хүлээхээр шийдсэн юм а. За ингээд Болдын нийт оруулсан хөрөнгө оруулалт нь 10 сая төгрөг болж байна. За үүнийг сайн тогтоогоод аваарай. За харин одоо түүний найз Бататай танилцъя. Бата бол орой эхлэгч. Тэр яг Болдыг мөнгө хийхээ болдог 35 насн дээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тэгээ Бата Болдоос хамаагүй илүү тууштай бас илүү их мөнгө хийсэн. Тэр 65 нас хүртлээр буюу нийт 30 жилийн турш тасралтгүй жил бүр 1 сая төгрөгийг хаашин далд хийсэн байдаг. Ингээд Батагийн нийт оруулсан хөрөнгө оруулалт нь 30 сая төгрөг болдог. За Болдын хийснээс 3 дахин их мөнгө шүү. За тэгвэл бидний гол асуулт 65 наснда хэн нь илүү их мөнгөтэй байх вэ? Эрт эхлээд бага мөнгө хийгээд орхисон Болдоо юу? Эсвэл орой ихсэн ч 3 дахин их мөнгө, 3 дахин хугацаанд хуримтлуулалт хийсэн Бата юу? За ихэнх хүмүүсүүд мэдээж Батаг ядна гэж бодож байгаа. Энэ бол мэдээж логиктэй сонсогд. За гэвч хариулт нь Болд яднаа. Тэгээ зүгээр ч нэг ялахгүй харин ил давуу яднаа. Хэрэг бид жилийн 10% дундаж өгөөжийг тооцсон үзвэл үр дүн нь үнэхээр гайхмаар. За Болдын оруулсан 10 сая төгрөг нь ойролцоогоор 280 сая төгрөг болж өссөн байхад Батагийн оруулсан 30 сая төгрөг нь ердөө 165 сая төгрөг болсон байна. Болд 3 дахин бага мөнгө хийсэн ч Батагаас бараг 2 дахин их мөнгөтэй болсон байна. За энэ яаж болов? За энэ бол мэдээ зүгээр нэг тооны машин дээрх тоо биш. Үүний ард санхүүгийн салбарын хамгийн хүчрэг хууль үйлчилж байгаа. Энэ бол нийлбэл хүүгийн жишээ юм а. За Суут эрдэмтэн Альберт Эйнштейн хэлсэн гэгддэг алдартай үг байдаг. Нийлбэл хүү бол ертөнцийн 8 дахь гайхамшиг. Үүнийг ойлгосон нь ашиг болж ойлгоогүй төлбөрийн төлдгөө. За тэгвэл нийлмэл хүү гэж юу вэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал энэ бол цасан бөмбөгний үйлчлэл юм а. Таны анхны оруулсан мөнгө хүү бодож ашиг олно. Дараагийн жилд таны анхны мөнгө дээр нэмэгдсэн ашиг хоёулаа нийлээд дахиад ашиг олно. Тэр олсон ашигт яаж шинэ мөнгө олдог энэ үйл явцыг нийлмэл хүү гэдгээ. За энэ графикийг харцгаая. Энд бол Бата Болдо хоёрын нийт хөрөнгө өсөлтийг харуулж байна. За ногоон шугам бол Болдо. Тэр ихний 10 жил мөнгө хийгээд дараа нь зүгээр орхицсон. За шар шугам бол Бата. Тэрээр 30 жилийн турш тасралтгүй мөнгө хийсэн. За эхний жилүүдэд тэдний зөрүү бага байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам Болдын хөрөнгө хэрхэн огцон өсөж байгааг Батагийнхаас тэр хол гарч байгааг анзаараарай. Тэгвэл засан бөмбөгийг улам томруулах хамгийн чухал орц нь юу вэ? За энэ бол цаг хугацаа. Болдын оруулсан мөнгө эхний мөнгө өсөж үржих 40 жил байсан. Харин Батагийн оруулсан эхний мөнгөнд ердөө 30 жил байсан. Тэр ердөө 10 жилийн зөрүүл энэ бүх жишээг бүтээж байгаамаа. Энэ түүхээс бидний авах гол сургамж дүгнэлт бол хөрөнгө оруулалтанд хизээ эхлэх нь нэг хийхээс жилүү байдаг. За ихэнх хүмүүсүүд бол би хангалттай их мөнгөтэй болохлоор хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэж боддог. Гэхдээ үүндээ таны хамгийн том хөрөнгө бол дансан дахь мөнгөний хэмжээ биш. Харин залуу нас. Таны өмнө байгаа цаг хугацаа юм а. За тиймээс бүх хойшлол их мөнгө цуглуулахыг хүлээлгүй өнөөдөр ч гэсэндээ бага ч гэсэн мөнгөнд дүнгээр эхлээрэй. За энэ хүү бичлэгийг үзсэнд бол баярлалаа. Хөрөнгө оруулалтаа хизээ эхлүүлсэн бэ? Тэгвэл юу хүлээж байгаа вэ? Хэсэг саналаа болцаарай.